За анх дийн цаг манай хүү айлт битээр зочлоод тэгээд тухайн айлаас нөө манай хүү дийн цаг олж уншаад тэгээд тэрнээс хойш надад нөгөө хэлэхгүй байсаар агаад тэгсэн чинь имээгээс нэг удаа гүйжсэн гэсэн. Имээ надаа ингэ дийн цаг эдийн номыг аваад өгөөч гээд тэгээд имээ ингээд бүтэн багцаар навж өгөөд тэгээд манай хүү тэрнээс хойш ингээд дийн цаг яг 6 7 8 настай байхдаа бүр ингээд жил дараалаад авих уншаад тэгээ чи өөрөө ингээд хэвлэлтэй шинжлэхдээ зурган шинжлэглээд ирээд байдаг учраас надаас их сонирхолтой байсан. Тэгээд нэг удаа би яг хүүтэйг хамтдаа уншиж байсан. Тэгээд тэгж уншсанаас хойш ер нь бол дийн цагийн адал явдлыг ингээд мэддэг болсноос хойш одоо тэгээ яасан. Одоо ингэсэн үгээд нөгөө асуугад хүртэл эргүүлээ нөгөө мэдж байгаа зүйл асууж байгаа учраас хүүтэйг их хуваалцахад их гоё мэдээлэл мэдрэмжтэй болсон. Тэгээд ер нь хүүхэд гэдэг чинь өөрөө юм бүтээлээс контентоос альва нэг мэдлэг мэдээллийг авч идэг, түүх соёлоо танин мэдчихэдэг тий. Маш олон мэдээлэл мэдлгүүдийг эзэмших боломжтой байдаг учраас энэ ном гэдэг бол хүүхдийг бүх нөхцөл байдлаар нь гоё хөгжүүлэх боломжтой гэсэн. Тэгээд би бол хүүгээд дэлгэцэн хамаалаас хол байгаасаа гэж хүсдэг. Тэгээд тэр утгаараа ч гэсэн яг номтой нөхөрлөж найзлуулахад нь ч гэсэн өөрийнхөө хувь нэмрийг оруулах зорилгоор энэ цуврал номуудыг авч өгч эхэлсэн. Тэгээд энэ цаг бол ингээд цувралаа нь бүгдийг дуусгацсан. Тэгээд одоо ахаад энэ сандата зөндөлөө гэдэг дахиад өөр шинэ бас цуврал шинэ унших хэвээр цуврал байгаа даа. За бид хоёр уншаагүй болохоос чинь аль хэдийн ингээд хүүхдүүдэд танилцуулсан цуврал байгаа. Тэгэхээр яг эдгээр цувралуудаар дамжуулаад Монгол хүүхдэд Монгол хүний үн цэнийг тэгээд дээр нь дэлхийд ямар олон гоё гайхамшигтай зүйлүүд байдаг вэ? Түүх соёлыг танихад хэр чухал вэ гэд хүүхдэд хэрэгтэй шаардлагатай тэр олон мэдээллүүдийг бас хуваалцах чаддгаар нотцтой гэж боддог. Тэгээд хүүтэйгээ энэ болгоныг энэ мэдээллүүдийг хуваалцах таатай байдаг учраас дэн задаас баярлж байна.